За бид бүхэн 3D хэмээх програмын иж шийдийг мэдрэх болж, түүний тусламжтайгаар зурагт киноны үйл явдал донд орсон мэт сэтгэл таашаадлыг эдэлдэг болсон. За гэвч энэхүү програмын та бидний амьдралд олон зуун жилийн тэртегээс нэвтэрч өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн байна. За энэ тухай мэдээллийг одоо та бүхэнд хүргье. Бид технологийн дэвшлэр 3D хэмээх програмын иж шийдийг мэдрэх болж, аливаа зүйлийг бүхэл өнцөг булан бүрээс нь харж үйл явдал донд орших боломжтой болсон. Гэвч энэ дэвшлийг хүн төрөлхтөн бүр эрт цагт хийчихсэн байжээ. Тодруулбал урлагийн томоохон төрлүүд болох уран баримл, сэлбэр зэргийг дурдж болно. Тэднийг нэг талаас нь харах бус бүхэл өнцгөөс нь эргүүлж тойруулж үзэн сэтгэлийн таашаал авах боломжтой. Нөгөө тэгүр компьютерийн програм уран зургаас гарт баригддаг чанараараа ихийнхэн давуу талтай. Тэгвэл эртний түүхт энэхүү урлагийн төрлөөр дагнан модыг янз бүрийн дүр сэлбэрт оруулан амилуулж буй багш сурагчтай уулзлаа. Инхбаатар багш энэхүү дугуйланд багшлаад 10 шахам жил болжээ. Энэ хугацаанд тэрээр олон 10 мэргэжлийн сэлбэрчдийг төрүүлэн гаргахын зэрэгцээ өөрийн уран бүтээлүүдийг товрвсаар байна. Хамгийн нэгдүгээрт нь хөдөлмөрч болно хүүхд. Би тэрийг бол одоо ажиллаж байгаа туршлагаасаа ч юм уу те хэлж чадна. Хоёрдугаарт бол хүүхд сууж сурж байгаа. Доктортой тийм ээ. Тэгэхээр ч одоо аливаа юмд ингээд хүүхдүүд чинь ингээд нэг доктор муутай байдаг шүү дээ. Юу муутай төлбөргөө. Тэгэхээр одоо энэ дугуйланд сурж байгаа хүүхдүүд болохоор айгүй доктортой юм хийж сурж байна, сууж сурж байна. Тэгээд дээрэс нь хөдөлмөр хийж сурж байна. Сэлбэр гэдэг бол зүгээр нэг ингээд одоо хуруугаараа хөдөлгөөд суугаад байгаа юм бол биш тийм ээ. Бас хөрөө багаж янз бүрийн мод тийм ээ тийм юмтай харьцаж байгаа учраас хөдөлмөрт сурж байна. Тэрүүгээрээ л давуу талтай гэж боддог. Инхбаатар багш цааш ярихдаа гоо зүйн боловсрол урлагийн их үндэс гэдгийг дугуйлангийн сурагчтай ойлгуулахыг зорддог. Мөн орчин үеийн урлагийн чиг хандлага нь уламжлалыг шинжилэлтэд хослуулах явдал гэдгийг хэлсэн юм а. Түүний энэхүү бүтээлийг их гэдэг. Эхнэр дээлтэй ээж хүн хүүгээ хөгүүлэхээр ирж буйг сэлбэрийн хэлээр өгүүлсэн бүтээл. Уг бүтээлийнхэн санааг тэр А болсон өдрөө олжээ. Одоо тэрээр эрх чөлөө нэртэй томоохон хэмжээний бүтээл дээр ажиллаж байна. Та бидний харж буй модны үндсээр бүтээж буй энэхүү бүтээлийн нэрийн утга учир нь түүний орой хэсэгт орших хүний гар хэлбэртэй салаанд байрлаж ургасан шаргал өнгөөр будсан чулуунд оршино. Үүгээрэн тэр уран бүтээлдээ ямар нэгэн давхар санаа шингээж өгөхийг эрмэлздгийн илэрхийлжээ. Харин түүний шавнаар жаргалын 8 мөр шонхор шуу уурлаж байна. Эдгээр бүтээлүүдээр тэд удахгүй болох мэрэгжлийн шалгалтаа өгөх юм. Би сэлбэрээр дамжуулж хүнд хэлэх гэсэн үгээр илэрхийлэхийг хүсдэг. Сэлбэр гэж миний өөрийгөө илэрхийлэх юм да. Илэрхийлэх гэж юм уу тийм хэмжтэнгээр. Сэлбэр хийхэд олон төрлийн багаж хэрэгтэй. Үүнээс хамгийн чухал нь худаг. Үйлдвэрийн аргаар хийж гадуур худалдаадаг сэлбэрийн худагнууд хүм бүрийн гарт тохирдгүй гэнэ. Учир нь сэлбэрч бүрийн гар өөр, түүнээс төрөх бүтээл бас өөр байдаг гэнэ. Иймд сэлбэрчид гол төлөв өөрсдөө хутгаа хийж уран бүтээлийн торвдог байна.